Монгол улсын хоймор нутгийн үзэгчтэйнд энэ өдрийн мэнд хүргье. Монгол улсын их хурл Монгол төрийн гаргасан бодлого шийдвэрийн талаар мэдээлэл хүргэдэг шийдэл цагуйн нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэхэд бэлэн боллоо. Бид энэ удаад улсын үр зээлийн асуудал болон Монгол улсын нийгмийн эдийн засаг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн талаар мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ. Нэвтрүүлгийнхээ эхний хэсгээр Монгол улсын өрийн асуудал хөндөх гэж байна. За гүйцэтгэх засаглалын тэргүүн сайхан бэлэг улсын их хурлын чуулганд мэдээлэл хийсэндээ холбогдуулан гишүүд асуулт асуусан. Хөвсгөлийн ард түмнийг төлөөлөн төрд ажиллаж байгаа эрхэм гишүүн эдийн засгийн асуудалтай нухацтай ханддаг гэдгийг та бид мэднэ. За энэ удаад чи эдийн засгийн одоогийн хүндрэл бэрхшээлийг давах олон арга замын талаар ярьсныг доор үзүүлэх болно. Шийдэл цагуйн нэвтрүүлэг эхэлж байна. Монгол улсын өрөө яг хэд байгаа вэ? Эдийн засгчдын судалж гаргаснаар засгийн газрын зээл дотоодын аж ахуй нэгжүүдийн өрийг хамтдаган гаргаж ирдэг байна. За энэ дүнгээр Монгол улс 21 тэрбум долларын зээлтэй. Хүн амдаа хуваавал 16 сая төгрөг. Харин засгийн газар энэ дүнг Монгол улсын зээл биш гэж мэдгдсэн. За эдийн засгийн формын үеэр чи энэ бол компаниудын үр зээл гэдэг сонирхолтой мэдгдлийг хийгээд байгаа юм а. За энэ тог батлахын тулд Дэлхийн банкны хөгжиж буй орнуудын судалгаанд толгуурлан засгийн газар тайлбар хийсэн. Хөгжиж байгаа орн гэдэг нь бидний мэдэх Сингапур, Итали, Франц гэд нэрлэж болох юм. Харин манайх шиг хөгжихийг мэрийж байгаа улс орнуудын хувьд арай өөрөөр үр зээлийг нь тооцдог байна. Энэ бол дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хуваар тооцоолох арга. За бид өөрсдийн байгаа жагсаалтаар судалгаа хийвэл манай улс хөгжиж байгаа орнуудтай адил буюу өөрсдийн даацаас хэтэрсэн зээл тавьсан гэсэн үг юм. За улс орны эдийн засгийн нөхцөл байдал ийм хүнд байдалд орсон гэсэн инх хамгаалан гишүүний судалгаанд засгийн газрын гишүүдийн зарим нь сандарч за эдийн засгийн хөгжлийн сайд Хасанбаатбаяр бухимдан ширүүхэн маргаан өдүүлсэн. Гэхдээ энэ бол улс төрийн оноо хайсан зүйл биш, бодит байдал. Харин үүнийг засахын тулд эрүүл ухаанаар сэтгэж гэдэг үгийг гишүүн инх хамгаалан хэллээ. Төсвийн алдагдал, экспортын хэмжээ, валютын нөөц. Та нарын чинь яг ингээд харьцуулсан энэ үзүүлэлтүүд чинь өнөөдөр 2016 он чинь бид нар талдаа орчод явж байна. 2016 оны үзүүлэлтүүд 2017 оны хүлээгдэж байгаа үзүүлэлтүүд чинь маш тийм одоо өөдрөг биш үзүүлэлтүүд байгаад шүү дээ. Энэ он Дэлхийн банк чи одоо төсөөлж байгаагаар Дэлхийн нөгөө манай эдийн засгийн өсөлтийг чинь 1% хүрэхгүй хэмжээнд төсөөлж байна. Ирэх жил 2.6% хүрэхгүй хэмжээнд төсөөлж байна. Энийг чинь сэрэмжлүүлээд байгаа байхгүй да. Эндээс нэг тийм буруутай хайгаагүй. Портоно сайдаа та бид ашгараад. Эндээс ерөөсө буруутай хайгаагүй. Энэ үзүүлэлтүүдийг л харьцуулж ярьж байгаа юм. Мэдв. Юу яриад байгаа юм бэ чи? Чи зээл тараадгүй шүү. Мэдв. Чи зээл тараадгүй шүү. Чи зээл өөрөө гэдэг хоёрыг чи одоо яриа сууж байгаа. Монголын ард түмэнд яриа сууж байгаа. Чи зээл тараадгүй. Тэгээ ерөнхий сайд нь болохоор улс төрчихгүй гэж яриад байдаг. Гэхдээ та өөрөө хөрөнгө оруулалтынхаа Монгол улс жилд нэг удаа зохион байгуулдаг хөрөнгө оруулалтынхаа форум дээр ийм хариуцлагагүй үгүүд хэлчихэд өнөөдөр дахиад одоо болохоор улс төрчихгүй гэж яриад байж болохгүй шүү дээ. Чи дуугүй байж бортоно мэдв? Чи дуугүй байж. Чи тэр очиж эмнэлэгтэй үзвэл мэдв? Хэлэхүүгээ. За гişүү зүгээрээ. Ойлгож байна уу? Хоёрдугаарт нь төмөр зам, эрчим хүч, улсын үйлдвэрийн газруудын тавьсан консенсусаар хийж байгаа энэ өрөөдөө чи юмнууд чинь бид нар бүгдээрээ нэгтгэж үзэх ёстой шүү дээ. Бүгдээрээ нэгтгэж үзэх ёстой шүү дээ. Тэгээ ингээд нэг тийм уурлаад хашгираад ингээд эндээс нэг улс төрийн оноо хайсан хүн хинч байхгүй шүү дээ. Өнөөдөр хилээд байгаа нь олон улсын тэгвэл валютын сангийн хөтөлбөр та нар ягаад орж чадахгүй байгаа даа. Олон улсын валютын сангийн хөтөлбөр та нар орсон бол өнөөдөр энэ төсвөөс төлж байгаа нэг их 80 төгрөгийг та нар 100 тэрбум төгрөг болох боломж нь байгаа. Та нар ягаад энэ боломжийг ашиглахгүй байгаа? Валютын сангаас та нар юунаас нь айгаад байгаа? Тэр валютын сан чинь 2 тэрбум долларын хилцээт орё. Та нар 11% хүүтэй зээл авч болохгүй гэж валютын сан чинь хэлээд байна шүү дээ. Гэхдээ та нар яагаад байгаа? Та нар хэрэг компаниас зээл авсан бол өөр нэг 1% хүүтэй зээл өгье гэж бол тэр лөө шилжүүлэхийг бодно шүү дээ. Тэгвэл яагаад 11% хүүтэй зээл өнөөдөр орж ирчээд байна. Тэр биднэрт ийм байгаа боломж байгаа дахад бид нар яагаад энэ боломжийг ашиглаж чадахгүй байгаа даа. Би энийг л хэлээд байна шүү дээ. Бид нар өнөөдөр хэрүүл хийж байгаа дэш өнөөдөр эндээс хямралаас яаж гарах вэ? Өөрийнхөө эрсдлийг бид нар яаж зөв удирдах вэ гэдэг бодлогын мэтгэлцээ хийж байна мэдв? Бодлогын мэтгэлцээ хийж байна. Биднэрт өнөөдөр ийм шийдэл байна гэдэг бодлогын мэтгэлцээ хийж байна мэдв? Чи тэр хөгжлийнхаа банкны бүх юмнуудыг тэр авилгалтаа тэмцэх газар дээр очиод тайлбарлаадах. Тэр мятад өгсөн мөнгө, төмөр замд өгсөн мөнгө, Эрдэнэс таван толгойд өгсөн мөнгө чи тайлбарлаадах мэдв? За ойлгож байна уу? Хоорондоо мэтгэлцээ байли. Тий. Бид нар өнөөдөр бодлогын мэтгэлцээ хийж байна. Цэвэр эрүүл сарвал бодлогын мэтгэлцээ хийж байна. Зөвхөн хөгжингөө улсууд төдийгүй ер нь хөгжиж байгаа манайх шиг Монголтай адилхан улсуудын хүртэл ингээ үр зээлийн хэмжээ бүх зүйлүүдийг гаргацсан байдаг. Энэ асуудлууд нь бол байгаа. Эдийн засгийн форум дээр үзүүлээд байгаа эдийн засгийн форум дээр байдгүй юм уу?
Бага. Одоо харьцуулсан би түрүү энэ ч бүр ингээд та нарт юу гаргаж харуулсан шүү дээ. Дотоодын нийт бүтээгдэхүүнтэй хэмжээ гэдэг нь зөвхөн хөгжсөн эдийн засаг биш. Би хэлээд байна шүү. Хөгжсөн эдийн засгаас гадна хөгжиж байгаа Монголын эдийн засгийг харьцуулсан бүх энэ хууль Дэлхийн банкны гаргасан энэ усуудынхаа нэртэй байж шүү дээ. Тийм учраас манай өнөөдрийн хувь хэмжээ ийм асуудал нь одоо бол ингэж харанг дэлдэг хэмжээнд очиж Дэлхийн банкнаас гаргадаг үзүүлэлтүүд рүү ороогүй байна гэдэг. Улсын үр зээлийн асуудал бол улс төрждөг зүйл биш. Гишүүд ч үүнийг сайн мэдэж байгаа. Гэтэл бодит байдалтай эвлэрэхгүй байгаа нь өнөөгийн эрх баригчдын алдаа гэдгийг эдийн засаг бизнесийн салбарынхан анхааруулсаар байгаа юм. Валютын нөөц. Та нарын чинь Монгол улс жил бүр нийгэм эдийн засаг хөгжүүлэх үндсэн чиглэл баталдаг. За бодлогын баримт бичиг нь юу хийх вэ гэдгээ тодорхойлдог. Тухайлбал эмнэлэг сургууль барин гадаадын хөрөнгө оруулалтаа татна гэд хийх ажлаа төлөвлөж байгаа гэсэн үг. Хаврын чуулганы эхэнд өмнөх үндсэн чиглэлээ хэлцлээ. Гэвч бидний буюу Монгол улсын өмнө байгаа асуудал нэмэгрээгүй байгааг улсын хурлын гишүүнийн хамгаалан хэллээ. Эрүүл мэндийн салбар, ахмадын зээлийн хүү, тэтгэврийн нас бууруулах гээд ард түмний өмнө асуулт үлдсэн байгааг онцоллоо. Улсын хурал дахь Монгол Ардын намын бүлэг ахмадуудын тэтгэврийн зээлийн хүүг бууруулах асуудлыг хүндэсээр байгаа. Энэ асуудал нийгэм эдийн засаг хөгжүүлэх үндсэн чиглэл багтсан. Гэвч шийдлээ олоогүй байгааг засгийн газарт дахин анхаарууллаа. За дээр нь хамтын тэтгэврийн тухай хууль батлагдсан. За улсын хурлын гишүүдийн санал нэгдсэн энэ асуудал эх оны 1 сарын 1-ээс хэрэгжинэ. Хугацаа ойрцоор байгаа. За бидэнд хуулиа хэрэгжүүлэх мөнгө бий юу. Энэ бол хөдөөд амьдарч байгаа ахмадууд болон иргэдийн хүлээж байгаа чухал асуудал. За иргэдтэй уулзахад энэ асуултыг байнга тавьж байна гэсэн иргэдийн үгийг инх хамгаалан гишүүн сайднараас асуулаа. Ерөөсөө одоо өнөөдөр гол хөдөө амьдарч байгаа энэ ажилтай хүмүүс байхгүй болсон. Тэгээд өрхүүдийн ганц одоо орлогын их усүрний ахмадуудынхаа зээл болсон байж байгаа. Ахмадууд тэтгэвэр болсон байж байгаа. Тэгээд тэтгэврээр нь барьцаалаад зээл авчдаг. Тэгээд энэ асуудал дээр энэ төр нэг жаахан тодорхой бодлогоор хандахгүй болвол ахмадууд маань эргээд өөрсдөө ахмадууд маань одоо ингээд амжиргааны их усүргүй болчихж байгаа ийм нөхцөл байдал үүсчихэд байгаа байхгүй. Тэгэхээр ер нь цаашдаа бол энэ бусад улсуудад байдаг жишг бол энэ ахмадуудынхаа одоо орлогыг барьцаалж ингээд зээл авдаг асуудал дээр бол бас их тодорхой төр өөрийнхөө бодлого гаргаж ажилтдаг юм байлээ. Тэгэхээр Монгол улсын одоо нийгмийн хамгааллын бодлогын хувьд энэ ахмадуудаараа ер нь ингээд энэ зээл авахулаад байх юм уу, ирээдүйд ингээд орлогогүй болоод байх юм уу гэдэг дээр энэ ямар хуу бодлого барьж ажиллах гэж байна вэ гэсэн хамтын тэтгэврийн тухай хууль, тийм ээ, хамтын тэтгэврийн тухай хуулийг улсын хурлаар баталсан. Тэгээд хэрэгжилтийн нь бол 2017 оны 1 сарын 1-ээс гээд ингээд хэрэгжүүлэхээр болцсон байж байгаа. За энэ дээр ер нь яг улсын төсвөөс одоо ямар хэмжээний их үүсвэр шаардлагаж байгаа вэ? Ер нь эхний ээлжинд хэдэн хүнийг хамруулахаар за ингээд хамтын нөгөө юунаас нийгмийн даатгалын шимтгэлээс ер нь хэр хэмжээний одоо санхүүж шаардлагадах ийм ажлууд болох вэ? Ер нь яагаад энэ 2017 оны 1 сарын 1-ээс гэсэн ийм хугацааг тавьсан юм бэ? 16 оны төсвийн жилд энэ одоо хуулийн хэрэгжилтийг хангах их усрыг бол гаргах боломжгүй байсан учраас энэ одоо 2017 оны төсвийн жилд энэ одоо хуулийг хэрэгжүүлэх зүйтэй маа гэсэн хуулийн шаардлагаар бол энэ одоо хэрэгжих хугацааг бол тавьсан. За яг хамтын тэтгэврийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр зарцуулалт хөрөнгийн хэмжээг тухайн үеийн засгийн газар тогтоох юм. Нийгэм эдийн засаг хөгжүүлэхдээ аж ахуйн нэгжүүдэд дэмжсэн бодлого өгүүлэгдэж байгааг улсын хурлын гишүүн хамгаалан хэлж байна. Нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй олон жил болсон компаниуд бий. Хөдөө орон нутаг төв суурин газарт гээд олон бий. Тэгэхээр аж ахуйн нэгжүүдэд дэмжихийн тулд өрийг нь цайруулах биш, зээлээ төлөх хугацааг нь сунгаж өгөх байдлаар дэмжлэг үзүүлэе гэдэг санал гаргалаа. Тэгээ томоохон аж ахуйн нэгжүүдэд бол бид нар бас хангалттай бас харж үзэж байгаа. Сая бас нэг эдийн засгийг ил тод болох энэ хуулийн хүрээнд чинь бол үндсэндээ бараг 35 их 80 төгрөгийн хөрөнгө бас ил боллоо шүү дээ, тийм ээ. Тэгэхээр одоо нийгмийн даатгалын шимтгэлд энэ олон жил өглөгтэй явж байгаа өнөөдөр энэ авлага үүссэн байж байгаа аж ахуйн нэгжүүд дээр энэ эдийн засгийн хүндрэлтэй бэрхшээлтэй үед ажил олгож байгаа баялаг бүтээгч нарыг тодорхой хэмжээнд би зээлийн одоо хөнгөл гэсэн үг биш. Зээлийн 0 гэсэн үг биш. Тэгэхээр зээлийнх нь хугацааг сунгах, зээлийнх нь хүүг багс, хүүн дээр нь торгуул тооцохгүй байх энэ чиглэлд бол бид нар өнөөдөр зайлшгүй анхаарал хандуулах хэрэгтэй юм аа. Сая Монгол банкнаас хийсэн судалгаагаар одоо нийт аж ахуйн нэгжийн Монгол улсад 90 гаруй мянган үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн чинь бараг үндсэндээ 60% нь 10 хүртэл хүнтэй ийм аж ахуйн нэгж 50 сая
төгрөгнөөс доошоо юм борлуулалт хийдэг юм жижиг аж ахуйн нэгжүүд байдаг юм байна. Нийт аж ахуйн нэгжид чинь бараг 60% гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ аж ахуйн нэгжүүд л өнөөдөр бас энэ нийгмийн даатгалын шимтгэлд бас өглөгтэй болчиход хамгийн гол нь өнөөдөр нь орлого нь байхгүй болсон учраас ажилчдынхаа нийгмийн даатгалын шимтгэлийг төлж чадахгүй болсон. Авлаганд өглөгөнд орцсон. Ингээд энэ дээр нь хүү бодогдоод байгаа маш их дарамт байгаа учраас энэ дээр энэ эдийн засгийн хүндрэлтэй бэрхшээлтэй байгаа үедүүд бол нийгмийн даатгалын үндэсний зөвлөл одоо ямаараа дамжуулаад энэ дээр тодорхой шийдвэр гаргах ёстой гэж би ойлгож байна. Энэ бүхнийг та бүхэн бас анхааралтай аваарай. За үндсэн чиглэлийн хамгийн гол хэсэг бол ард иргэдийн эрүүл мэнд. Эмчилгээ үйлчилгээний чанарыг сайжруулах, хөдөөгийн иргэдэд бүх төрлийн тусламж хүргэх, Монгол хүн гадаадад явж эмчлүүлдэг биш дотооддоо эмчлүүлдэг тэр боломж өнөөдрийн хүртэл бий болоогүй байгааг дахин санууллаа. Өнгөрсөн хугацаанд ерөнхий сайд 50 гаруй тэрбум төгрөгөөр аймагуудад оншилгооны төв байгуулсан, бүх төрлийн сайн чанарын аппарат суурилагдсан. Гэтэл өнөөдөр ашигладаг нь ховор. За яагаад гэвэл урсгал зардалд жилдээ 2.3 тэрбум төгрөг хэрэгтэй. За энэ санхүүжилтийг нь өгдөггүй болохоор үнэтэй аппарат ашиглаж чадахгүй хэвээр байгааг санууллаа. Эрүүл мэндийн салбар маань бол үндсэндээ одоо бараг сайдгүй нэг жил шахуу одоо ингэ явчихж байна. Энд дээр маш их олон асуудлууд байж байгаа. Тэгээ яг энэ тусгасан байж байгаа одоо яг үндсэн чиглэлдээ тусгасан байж байгаа нөгөө зорилтууд чи ерөөсөө биелсэн юм ер нь байхгүй байгаа юм ба шүү дээ. Тэгэхээр энэ дээр эх орондоо чанартай онцлогоо эмчилгээ хийх боломжийг бүрдүүлж онцлогоо эмчилгээний чанарын стандартыг шинжлэх гэдэг чинь ерөөсөө хэрэгжээгүй байгаа юм байна. А гэтэл энэ дээр яг иргэдийн өмнө хүлээж байгаа хамгийн гол нөгөө эмнэлгийн тусламж үйлчилгээ гадаадад тэр болгон хүмүүс явж чадахгүй. Тийм учраас энэ Монголдо эмчлэх эмчилгээ үйлчилгээнүүд чинь төрлийг бол энэ шинэ батлагдсан эрүүл мэндийн даатгалын хуулиар бид нар хийгээд өгсөн. Төрөөс тодорхой санхүүжүүлэх нь 14 нэг төрлийн эмчилгээ үйлчилгээг одоо даатгалаа санхүүжүүлэх ийм болцоог нь гаргаад өгсөн байж байгаа. А гэтэл харамсалтай нь энэ ажлууд маань өнөөдөр ерөөсөө хийгдэж чадаагүй. Би зөвхөн ганцхан жишээ дурдъя. Тэр диализын эмчилгээний заавар гэдэг 2015 оны 112 дугаар тушаалаар баталсан юм байна. А гэтэл өнөөдөр Монгол улсад энэ бөөрийн дутагдaltaй байгаа маш их улсууд байж байгаа. А тэгээ бид нар Монгол улсад одоо ингээд энэ шаардлагатай байгаа диализийнхаа аппаратыг ядахта томоохон амтай аймагуд дээр одоо энэгээр хангах энэ чиглэлөө бид нар бодлогоо барьдаг юм уу? Өнөөдөр Өвсгөл аймагт бөөрийн дутагдaltaй байгаа хүмүүс диализийн аппаратанд орох гэж Эрдэнэт рүү ирж байгаа байхгүй? Эрдэнэт рүү ирж байгаа. Тэр яагаад энэ чиглэлөө одоо ийм арга хэмжээнүүдээ авч чаддгүй юм бэ? Хэдэн диализийн машин бид нар өнөөдөр аваад тавьчих ийм боломж эдийн засгийн боломж өнөөдөр би Монгол улсад байгаа л гэж ойлгож байгаа шүү дээ. Тэр яагаад энэ ажлуудыг хийдгүй юм бэ гэдгийг тодорхой асуултуудыг авъя. Хариултуудыг авъя. Нийлүүлэх асуудлыг бол ярьж байгаа. Ингэсний үр дүнд бол одоогийн медиализм аппаратанд орохгүй хүлээгдэж байгаа хүн бол байхгүй болно. Гэхдээ ер нь бол медиализм аппаратыг тавьж эмчлэх нь бол эцсийн зорилго биш болчиход байгаа. Одоо бол энэ донорын асуудлыг шийдээд төгс эмчилгээ рүү одоо бөөрийн дутагдлыг бөөр шилжүүлэн суулгах мэт төгс эмчилгээгээр шилжүүлэх асуудал бол анагаахын салбарын одоо үндсэн том зорилт нь. Одоо энэ эрүүл мэндийн мэдээж тулгамж байгаа олон асуудлууд байгаа. Тэрэн дотроо одоо энэ улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийсэн томоохон хэмжээний тэр зам бүсийн эмчилгээ онцлогооны төвгөө бид нар чинь 6 аймаг тийм ээ. 6 аймгийн чинь одоо ерөнхий сайдын вакцины сангаар бараг 50 орчим тэрбум төгрөгөөр маш их үнэтэй тоног төхөөрөмжүүд нийлүүлсэн байж байгаа. СИТ 53 тэрбум төгрөг, СИТ 23 тийм ээ. СИТ лабораторийн тоног төхөөрөмжүүд гэдэг. Тэгэхээр энэ маань одоо үндсэндээ ингээд тоосон дарагдаад үлдлээ шүү. Ямар ч ажиллагаа алга. Өнөөдөр Өвсгөл аймагт маш сайхан эмчилгээ онцлогооны төв байгуулаад баахан туузын хаажлаа тавьчихсан. Гэтэл энэ чинь жилд ажиллуулах урсгал зардал нь ихэд 2.3 тэрбум төгрөгийн зардал гарч байгаа байхгүй. А тэгэхээр зөвхөн нэг аймагчтэй. А тэгэхээр 6 аймагт гэдэг чинь бид нар чинь бараг 13 тэрбум төгрөгийн урсгал зардлын асуудлуудыг шийдвэрлэх зайлшгүй юм шаардлага байхгүй байгаа юм. Тэгэхээр энэ асуудлуудыг бид нар тулгамдсан асуудал учраас энийг зайлшгүй шийдвэрлэж заавалчгүй өнөөдөр нийгмийн эдийн засгийн энэ үндсэн чиглэлд оруулахгүйгээр тулгамдсан асуудал учраас энийг бол зайлшгүй шийдвэрлэх ёстой шүү. Энийг одоо энэ үлдсэн хугацаанд анхаарч ажиллаараа гэдгийг хэлхийг хүсэж байна. Тэгэхээр энэ дээр 2015 онд олон улсын багш солилцооны хөтөлбөрт нийт 344 багшийг хамруулсан гэж байна л да. Тэр хөдөө орон нутгаас ер нь энэ 344 багш нараас ер нь хэдийг хамруулсан юм бэ? Ямар аймагаас, ямар шалгуураар ер нь энэ багш нарыг хамруулж байгаа гэдгийг нэгдүгээр тодруулахыг хүсэж байна. За хоёрдугаарт нь бол яг энэ хөдөөд ажиллаж байгаа багш нар боловсролын салбарт ажиллаж байгаа энэ залуу боловсон хүчнүүдийн өмнө тулгамж байгаа асуудал бол энэ давтан сургалтын асуудал. Тийм ээ? Нэгдүгээрт нь давтан сургалтын асуудал.
Хоёрдугаарт нь хөдөлмөрийн үнэлэмжийн асуудал байгаа юм. Тэгэхээр одоо энэ боловсролын шинжилгээ хөтөлбөрийг хэрэгжээд яг өмнөх хөтөлбөртэй харьцуулахад ачааллууд, багш нарын ачааллууд чинь 2 дахин нэмэгдсэн гэж танаа багш судлалын хүрээлэнгээс чинь ийм судалгаа гарсан юм байна шүү дээ. Тэгээ энэтэй уялдуулж энэ одоо нэгэн ачаалал нэмэгдсэн чинь хөдөлмөрийн үнэлэмжийн асуудлуудыг ер нь яаж шийдвэрлэх гэдэг юм бэ? Ямар арга зам байгаа юм бэ? Багш нарын ажлын ачаалал 2 дахин нэмэгдсэн гэдэг бол худлаа. Өдөрт ажиллах цаг бол хөдөлмөрийн хуулиараа ажиллах цагтаа л ажиллаа хийж байгаа. Тийм учраас бол ингэж багш нарын ачаалал ихслээ, багш нар бол маш хүнд байдалд орлооч гэдэг юм уу, иймэрхүү судалгаа хийж байгаа нэртэй тэр судалгаагаа зарлж байгаа хүмүүс бол их болгоомжтой хандах хэрэгтэй. Энэ хүмүүс бол багш гэдэг бол дээд боловсролтой хүмүүс ажилладаг газар шүү дээ. Тэгээ хүүхэд бүртээ ажиллана гэдэг бол арга барилын өөрчлөлт байгаамаа. Арга барил хандлага өөрчлөлт байгаамаа. Арга барил хандлага өөрчлөлт байгаамаа. Тийм учраас бол манай багш нар бол энэ хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэхдээ бид ямар байдлаар цагийн зөв менежментийг хийх вэ? Сургууль ямар байдлаар өөрийнхөө хөтөлбөрийн зөв менежментийг хийх вэ? Тэр цагийн хуваар буюу яг цагийн менежмент дээр бол айгүй зөв үйл ажиллагаануудыг зохион байгуулж байгаа. За иргэдэд хүлээлт үүсгэсэн ирнэ шийдэгдээгүй олон асуулт байна. Энэ бүгдийг засгийн газар анхааралд авч цаашид хэрэгжүүлэх ёстой гэдгийг их хамгаалсан гишүүн дахин санууллаа. Улсын хурлын хувьд бүхий л боломж бололцоог гарган өгнө. За гол нь иргэдийн өмнө хүлээгдэж байгаа асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлэж явах нь зүйтэй гэдгийг санууллаа. Шийдэл цаг үеийн нэвтрүүлэг шинэ дугаараа хүргэлээ. Эх 7 хоногт улсын хурлын нэгдсэн жуулганаар хэлцэгдэх асуудлын мэдээллээр эргээд уулзъя. Түр баярлалаа.